За сайн уу манайхаа. За та нартай уулзаагүй бараг 2 сар болсон байна. За энэ хугацаанд мөн үнэхээр завгүй байлаа. Яг өөрийнхөө хийдэг үндсэн ажил дээр илүү их төвлөрөөд бичлэг хийх цаг зав арай жоо хомс байгаад байлаа л да. Тэгээд одоо болохоор би буцаад эргэн эргэлтээ хийж байгаа шүү. Тийм учраас та нар маань бичлэгийн маань итгэвтэйгээр дахин одоо үзээрэй. Тэгээ сайн дэмжиж өгөөрэй. За өнөөдрийн сэдв болохоор мама 2024-ийн талаар ярилцах болно. Өөрийнхөө бүр сэтгэлийг хуваалцмаар санагдаад одоо яг шөнийн 1:44 болж байгаа ч гэсэн би камер хасаагаад ингэ байж байна. За ингэ шууд яриа руу орцгоё. Мама гэдэг үгний товчлол нь юу вэ гэхээр Mnet Asian Music Awards гэсэн үг. За энэ болохоор Азийн хамгийн шилдэг одоо дуу хөгжмийн шилдэгүүдийг шалгаруулдаг ёслол гэж ойлгож болно. За тэгээд энэ удаагийн болохоор бас их өвөрмөц болсон. За 3 өдөр үргэлжилсэн. Лос Анжелест нээлттэй хийсэн байгаа. За бас Японы Осака хотод энэ арга хэмжээнүүд маань болсон байгаа шүү. Тэгээ YouTube дээр бичлэгүүд ингээд хэсэгчлээд орсон байсан. Зарим нь ингээд лайв бас явж байсан л да. Тэгээ миний одоо яг хүүхэд насны дурсамжид яг энэ хөгжмийн шилдэгүүдийг шалгаруулдаг энэ арга хэмжээ юу н хамгийн их одоо сэтгэлд үлдсэн бэ гэхээр 2008 онд болсон Big Bang хамтлаг болон дуучин И Хойрын хамтрал хамгийн бест байсан байхгүй. За тухайд болохоор И Хойрын жинхэнэ Yuga Girl гэж дууга гаргаад Big Bang хамтлагч гэсэн яг жинхэнэ эд манд гарч ирж исэн үе байсан учраас мама 2008 дээр үнэхээр бут авсан байхгүй. Тэр бол бүх цаг үеийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлжсэн. Та нар хэрэг үзээгүй бол ухрааж үзээрэй. Яг тухайн үед чинь топик бүх охтууд крашлдаг гэсэн байхгүй юу? Яг миний үеийн тэр охтууд бол бүгд крашлдаг байсан чинь тэрэн дээр дуучин И Хойрыг өөрөөсөө бүр хамаагүй их чих хүнийг шууд урал дээр нь үсчихсэн. Тэр бол үнэхээр тухайн үед бол үнэхээр сенсац болж байсан байхгүй. За тэгээд тэн дээр болохоор яг Big Bang-ийн хит дуунуудыг хэсгээр оруулаад за И Хойрыг хамтарч дуулаад за И Хойрын бас дээр үеийн те 10 minutes гэдэг юм уу Yuga Girl гэдэг энэ хит дуунуудыг бас Big Bang хамтлагийнхан бас хамтарч рок хэсгүүдийг оруулаад те жоохон дууны хэсгүүдийг арай жоохон өөр өнгө аястай болгоод ингээд гоё дуулсан байдаг. Ойрд яриаг болохоор хоолоо бүр сууж штэ. За тэгээд яг энэ мамагийн мэдээж шилдэгүүдийг ингээд шалгаруулж байгаа учраас зөндөө олон шагнал номинацууд байгаад байгаа штэ. Гэхдээ тэр дундаа миний хувьд бол хамгийн чухал нь бол Song of the Year бол үнэхээр чухал номинац. Яагаад тэгэхээр тэр нэг уран бүтээлчийн тэр дуу тэр жилдээ хит болно гэдэг чинь бол хамгийн шилдэгээр л тодорч ийнэ л гэсэн үг байхгүй. Тэгээд Song of the Year нь болохоор 2007 оноос хойш одоо нэрлээд явъя л да. За 2007 онд болохоор Big Bang хамтлагийн Lies гэдэг дуу тухайн үед бол үнэхээр одоо тэр үеийн одоо гэрчин бол би юм л да. Тэр үеийн Lies одоо Big Bang хамтлаг бол үнэхээр бүүм болж байсан. За тэгээ 2008 онд болохоор Wonder Girls хамтлагийн Nobody гэдэг дуу Song of the Year тэр оныхоо шилдэг дуугаар тодорж исэн юм байна. За 2009 онд болохоор 21 хамтлагийн I don't get за 10 онд болохоор Bad Girl Good Girl гэдэг. За Missy гэдэг хамтлагийн энэ яг дебют дуугаараа шууд оны шилдэг дуу болж исэн. За тэгээ 2011 онд болохоор 21 хамтлагийн I'm the Best. За мэдээж бол of course те. За 2012 онд болохоор PSY-ийн Gangnam Style дэлхийг зүгээр шуугуулж ирсэн шүү дээ тий. За 2013 онд болохоор Choyeon Bill-ийн Bounce. За энэ дууг бол би үнэхээр гайхсан. Яг бол би энэ дууг юус амьдралдаа сонсоогүй. Тэгээ тэр жилийнхаа 13 онд би ч одоо 13 онд Бээжинд яг сурч ирэх үед за мэдгүй. За шууд алгасаа. За 2014 онд болохоор Taeyangны Ice Nose Lips гэх. За энэ бол мэдээж ялч үнэхээр хит дуу байсан тий. За 2015 онд болохоор Big Bang-ийн Bang 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 гэдэг дуу шагнал авсан байна. За 2016 онд болохоор Twice хамтлагийн Cheer Up гэдэг дуу. Энэс хойш болохоор Twice хамтлаг шууд 3 жил дараалал шагнал авсан байгаа байхгүй. 16 онд Cheer Up гэдэг дуугаараа 17 онд болохоор Signal гэдэг дуу. За мэдээж энэ айгу хит болж исэн дуу шүү дээ тий. За 18 онд болохоор What is Love гэдэг дуу ба шагнал авч исэн юм байна. Нэг зүйлийг анзаараарай. 2017 оноос хойш болохоор Big Bang хамтлагийнхан яг энэ Mama The Music Awards-д болохоор оролцохоо болсон. Ерөөсөө ороогүй гэж ойлгож болно. Тэгээд 7 жил завсарлага авсныхаа дараа сая 2024 онд болохоор Big Bang 7 жилийн дараа эргэн ирэлтээ хийсэн. G Dragon шагнал авч явахдаа өөр хэлсэн. Ерөөсөө та нартай уулзаагүй ерөөсөө удсан байна. Тэгээд 7 жилийн дараа 17 оноос хойш ерөөсөө энэ тайзан гараагүй тэг үнэхээр гоё байна гэдэг ингээд сэтгэлээ хуваалцаж байсан. 18 он түрүүн биелсэн те. А тэнгуут шууд 19 оноос хойш
BTS хамтлагийнхан шүү. 3 жил бас дараалаад оны шилдэг дуугаар тодорсон байхгүй. За BTS хамтлагийн Boy With Love гэдэг дуучин хайлсайтай дуусан дуу байна. За 2020 онд болохоор яг ковидын үеэр бүгдээрээ маск зүүцэн ийм алсын зайтайгаар тэгээ биендээ нэг ойртохгүйгээр шагналаа авч ясан. За энэ болохоор Dynamite гэдэг дуугаар авч ясан. 21 онд болохоор яг л бас ковид үеэр те Bar гэдэг дуугаар. За энэ болохоор бас дэлхийд гарсан супер дуу шүү дээ те. За 22 онд болохоор Ivy хамтлагийнхан Love Dive гэдэг дуугаараа авсан байна. За мэдээж Ivy хамтлагийн 2022 23 онд үнэхээр супер хит дуунуудыг гол гаргаж ирсэн те. Тэгээд дараа нь болохоор 2023 онд одоо өнгөрсөн жил New Jeans хамтлагийн Dero гэдэг дуугаараа Дидо за мэдгүй Дирол гэж Диро юм байна. За Диро гэдэг энэ дуугаараа шагнал авсан юм байна. За 2024 онд болохоор Aespa хамтлагийн Supernova гэдэг дуугаараа шагнал авсан. За би болохоор энэ шагналтай бол 100% санал нийлж байна. Яа тэгэхээр Aespa хамтлагийнхан бол одоо ялангуяа 2024 онд үнэхээр сайн хөдөлмөрлсөн. Зүгээр шинэ уран бүтээлүүдээр бол зүгээр бөмбөгдөж өгсөн. Гэхдээ ингээд чанаргүй уран бүтээл бол нэгц цацаагүй. Дандаа чанартай уран бүтээл дуун дээрээ, клип дээрээ, үг аяг гэдэг одоо юу гэдэг бүх юм дээрээ маш их анхаарсан бол хөдөлмөрлсөн нь бол надад бол анзаарчихсан. Тийм учраас одоо хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж энэ жил болохоор Aespa хамтлагийнхан маш амжилттай бол ажилласан. За тэрнийхээ үр дүнд мамагийн түүхэнд одоо анх удаа охидын хамтлаг нэг дор 6 шагнал хүртсэн. За оны шилдэг дуу, за шилдэг охидын хамтлаг, за шилдэг бүжгийн үзүүлбэр Supernova гэдэг дуугаараа. За бас Best Music Video шагнал авсан байна. За Armageddon гэдэг дуугаар. Тэгээ цаатлын клипийн айгу гоё идэв штэ тий. Одоо атмосфер нь айгу гоё идэх те. За Best Choreography бас авсан байна. За эмэгтэй fan choice-оор бас сонгогдсон байна. Тэгээ би нэг зүйлийг бас ойлгоогүй. За яг ингэ шилдэгүүдийг тодруулж болно заяа. Тэг яагаад заавал мамагийнхан fans choice top 10 тэгснээр тэгээ fans choice top 10 гэд баг бүгдэнд нь шагнал өгчих жоохгүй. Ингээ нийтдээ тэгээ 10 10 гэхэрш ингээ 20 уран бүтээлчд шилдэг ингээд шагнал өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ надад л үнэхээр утгагүй шагнал. Шилдэг тодруулах ч бол яг шилдгийг тодруул. Юу одоо топ 10 бэ? Надад бол энэ амар утгагүй шагнал байсан. Мэдээч мама 2024-ийн хамгийн онцлог 2 үйл явдал болсон. Нэг нь болохоор Big Bang-ийн эргэлт ирсэн. За хоёр толхлоорэ Rose, Bruno Mars бол яалчгүй одоо ярианы гол сэдв байсан л да. Тэр хоёр хамтдаа шагналаа хүртсэн. Тайзан дээр хамтдаа гарч уран бүтээлээ EPT гэдэг дуугаа бас дуулж үзүүлсэн. За тэр нь бол үнэхээр маш олон фэнүүдийг гайхшруулж чадсан гэх юм уу? Баярлуулж чадсан. Тэгээд Global Sensation гэдэг номинацид шагнал авсан. Тайзан дээр гарч ирээд Rose үг хэлээд тэгээд Bruno Mars-аар бас 감사합니다 гэдэг үгийг хэлүүлээд Over to you, Bruno. Do you want to say something? 감사합니다. маш тийм гоё үйл явдал бол өнгөрсөн. Тэгээ нилээн ингээд Rose одоо Bruno Mars-ийн биеинд айгүй хүрээл, цээжинд нь хүрээл, гаранд нь хүрээл нилээн ингээд ойртоод байсан л да ингээд хүмүүс энэ хоёр арай хосууд юм биш үсттэй гэж бас бодоод Bruno Mars ч анх нөгөө дебют хийснээс хойш нэг эмэгтэйтэй Jessica хэмбэлээ дээ нэг юм маш олон жил үерхсэн байхгүй бараг оюут наснаас ахуулаад үерхсэн тийм эмэгтэй байдаг. Тэгээд тэрнтэйгээ бас үерхэд байгаа юм болов уу гэсэн чинь салцсан юм байна. Бараг нэг жилийн өмнө тэр хоёр маань салцсан учраас одоо Bruno Mars сингл статустай явж байгаа юм билээ. Тэгэхээр юмыг яаж мэдгүй те. Русэтэй үерхэх ч юм уу, үгүй ч юм уу бид нар сайн мэдэхгүй шүү дээ. Тэгтээ хэн мэдлээ те. За окей. За дараагийн нь болохоор Лос Анжелест ингээ нээлт болсон гэсэн шүү дээ. Тэгээ айгүй хөөрхөн одоо миний Instagram дээр Одын Skincare гэдэг хаяг дээр Америкт амьдардаг юм нэгэн үзэгч маань над руу хөөрхөн ингээ хувь чатар ингээ 2 3 бичлэг явуулсан л да. Тэр нь болохоор Лос Анжелес ингээ нээлтийг мамагийн 2024-ыг үзсэн. Тэгээд ингээд бичлэг явуулаад надад аягүй хөөрхөн санагдсан. Тэгээд гадаан фэнүүд ингээд бүжгэлж идэм билээ шүү дээ. Ингээд фэнүүд ингээд бүжгэлж байгаа ингээд бичлэг явуулсан байсан. Тэгээд тэр үзэгчтэй бас баярлаа гэж хэлье. Энэ хайпн хамтлаг шагнал аваагүй. Топ 10-д бол орсон. Тэрнээс яг онцгой ингээд юу гэдэг шилдэг уран бүтээл, шилдэг дуу ч гэдэг юм уу, шилдэг эрэгтэй хамтлагч гэдэг юм уу, тийм шагнал ерөөсөө аваагүй. За энэ дээр бол би үнэхээр гайхсан.
За яагаад гэвэл штэ энэ хайпын хамтлагч 2024 онд бас амжилттай байсан штэ. Аялын тоглолтод нэлээд хийсэн, гой гой шинэ уран бүтээлүүдийг цацсан, хит дуунуудыг бол цацсан. Дуунууд нь ч гэсэн үнэхээр чанартай байсан. Тэгээд яагаад шагнал аваагүй юм болоо? За тэгээд миний яг үзэгчд бас ингээд чатараас айгүйх битсэн л дээ. Зарим нь болохоор айгүй сэтгэл дундуур байсан. Яагаад вэ гэхээр энэ хайпын хамтлаг шагнал аваагүйд нилээн одоо сэтгэл гонсгор байгаа юм лээ. Яагаад тэгэхээр фэнүүдийн сонголтоор Choice of the Year дээр Жимийн тодорсон байгаа байхгүй юу? Уг нь бол ихэнхдээ энэ хайп нь тодорхой болов гэд маш олон хүмүүс одоо фэнүүд ингээд хүлээлт үүссэн байсан чинь яагаад Жимийн авсан юм болоо? Би ч гэсэн яг үнэлээд sorry гэдэг үнэхээр уучлаарай. Яагаад би авсан юм болоо? Гэхдээ яг фэн ихтэйгээрээ дээшээ гараад ирчүүл гэж бооцсон. Энэ дээр жоохон эргэлзээтэй мамагийн хувьд бол жоохон энэ шагналын эцдийг тодруулахдаа жоохон эргэлзээтэй. Энэ дээр жоохон шудраг бус байсан юм уу гэж би бас миний одоо бичлэгүүдийг үздэг хүмүүстэй санал нэг байгаад байгаа. Та нар бас юу гэж бодож байна бас доор комментээр бас бичээрэй. Гэхдээ яг BTS хамтлагийн фэнүүд бити бас уурлаарай. Би ч гэсэн BTS хамтлагийн дуунууд дуртай. Гэхдээ яг энэ номинацийн шагнал дээр бол жоохон сонир санагдсан. Бичлэг болгон дээр энэ хайпын хамтлагийн талаар бичлэг хийгээч гэд хүн болгон бичээд байгаа. Тэгээд би яагаад бичлэг хийхгүй байгаад байгаа гэхээр та нар санаж байгаах миний өмнөх бичлэгүүд дээр New Jeans хамтлаг тархуу гэсэн бичлэгэн дээр лайк нь 3000 хүрэх юм бол би шууд энэ хайпын хамтлагийн талаар судалгаа хийж байгаа бичлэг хийнэ гэсэн шүү дээ. Тэгээ одоогор болохоор 2400 лайк таагаад байна. Тэгээд 600 дутуу. Тэгэхээр 3000 лайк хүрээгүй байгаа учраас би бичлэг хийхгүй байгаад байгаа шүү. Тэгэхээр хэрвээ яг одоо үзэж байгаа одоо энэ хайпны бичлэг бигээд өгөөч ээ гэд яг комент бичих жагаал эхлээд тэр New Jeans хамтлаг тарах уу гэсэн бичлэгэн дээр лайк дараарай. Тэгээ 3000 хүрчихвэл би шууд бичлэг хийхээ бол амлаж байна. За тэгээд энэ жил бол маш олон хамтлагууд бол байхгүй байсан. Тэр жоохон бас их сонин санагцсан. Яагаад тэгэхээр Baby Monster байгаагүй, New Jeans байгаагүй, өөр чин хэн байгаагүй лээ. Stray Kids хамтлагийнхан байгаагүй. За яагаад Stray Kids-ийн хамтлагийнхан байгаагүй юм болоо? Яагаад гэвэл Stray Kids хамтлагийнхан бас дандаа гой гой шинэ уран бүтээл одоо шинэ үеийн чиг чиг бүүмж гэдэг юм гой гой уран бүтээлүүдийг цацсан. Тэгэхдээ нэг ч бас шагнал аваагүй. Топ 10 дотор бас байсан л ах л та. Тэрийг бол би анзаараагүй. Бараг бүх хүмүүс л тэнд топ 10 дотор явж байсан учраас би бол тэрийг бол их анзаараагүй. Тэрнээс яг бусад одоо юу гэдэг шагнал бас аваагүй бас жоон шудраг бус санагдсан байгаа. Онцлог зүйл болохоор энэ жил одоо дебютээ хийгээд дөнгөж удаагүй байгаа Мяу хамтлагийнхан бас шагнал хүртсэн байгаа. За тэгээд дөнгөж дебютээ хийгээд удаагүй хэрнээ шагнал авна гэдэг бол Мяу хамтлагийн хувьд бол үнэхээр том амжилт. За тэгээ Мяу хамтлагийнхан Мама 2024 дээр үзүүлбэр үзүүлсэн дуунуудаа дуулсан. За тэрэн дээр бол үнэхээр сайн байсан. За та нар анзаарсан бол миний нэг өмнөх бичлэгэн дээр би Мяу хамтлагийг нилээн муулцсан шүү дээ. Муулцсан тийм бичлэг оруулсан. Яалчгүй яад бол би өөрхөн сэтгэлийг л хаваалцсан шүү дээ. Тэгээд сая болохоор Мама 2024 дээр Мяу хамтлагийнхан бол үнэхээр сайн байсан. Гой дуулж илээ, гой бүжгэлж илээ. Тэгээ охтууд нь яасан ч хөөрхийн бүгдээрээ хөөрхөн одоо вишүүл үнэхээр сайтай. Тавуулаа үнэхээр хөөрхийн билээ. Эла бас их сайн байсан. За нарын бас ямар ч хөөрхийн. Надад бол нарын айгу хөөрхөн санагдсан. Сүийн нь болохоор яг Blackpink-ийн Lisa шиг те яг бүжгийн хэсгийг бол бүжгэлж илээ. Надад бол ирээдүй айгу харагдаад байгаа. Цаашдаа бол Мяу хамтлагийн яг энэ ирчээрээ улам сайжраад явах юм бол их рекорд дэвдэх те дэлхийг ингээ шуугуулах хамтлаг болох болов уу гэж би бас гордоод байгаа. Тэгээ сая нөгөө Мама 2024-д оролцох гэж Япон руу нисэхдээ анх удаа анх удаа ингээд дебютээ хийсэн гэх юм уу. Яг тэгвэл хамтлагууд чинь ингээд airport онгоцны бодол дээр ирээд ингээд папарацууд ингээд зураг дарах бичлэг хийх чинь бас нэг тийм фэшн те нэг талаараа бас айгүй том сурчлага болж байдаг байхгүй юу. Тэрэн дээр хамгийн анхны дебют олон нийтийн юм дээр ингээд зураг даруулаад ингээд явж исэн. Тэгээд бүгдээ айгүй хөөрхөн харагдчихжээ. За дараагийнх нь одоо гол сэдв рүүгээ орцгоо. За энэ нь болохоор мэдээж бидний хайртай Big Bang хамтлагийнхан ёо би бүр хараа. Би Big Bang хамтлагийн үзүүлбэрийг яг том өрөөндөө зурагтан дээр охинтойгоо хамт үзсэн. Бүр ингээд сэтгэл хөдлөөд ялангуяа нэг бам бам бан гэдэг дуун дээр болохоор миний баг нулимс харах гэдэг бүр итгэхгүй юм чи хүүе Big Bang хамтлагийнх нь үнэхээр үнэн үү те. Тэг яалчгүй бүр үнэхээр best байсан. Тэгээд G-Dragon эхлээд Power гэдэг өөрийнхөө нэг соло уран бүтээлүүдэд дуулсан. Тэгж дуулжгаад эхэндээ нэг Power гэдэг дуун дээр нэг жоон сонин хөдлөөл өөртөө итгэлгүй тэгэл өөрөө ингээд дуулахгүй ингээд микрофоноо
ингэж мэгээдсэн шүү дээ. Яг дуулахгүй цаана ингээд өөрөх нь утсан бичлэг нь яваад байдаг. Наан нь болохоор өөрөө нэх дуулахгүй. Нэг хаан ингээл те нэг бүжиглээл бүжиглэхгүй бол бүжиглэхгүй ингээл нэг те жоо сандраад байгаа нь жоо санагдсан л яагаад гэхээр олон жилийн дараа тайзан дээр ингээд тийм олон хүмүүсийн дунд одоо те ингээд бүх анхаарал өөр дээр төвлөрч байгаа шүү. Яалчгүй нөгөө өөрөө нөгөө хамтлагийн гишүүн, хамтлагийн ахлагч хүн болоод ч тэр юм уу? Яг нөгөө Таян гарч ирээд, Дэсэн гарч ирэнгүүт хамтлагийн уур амьсгал тэр хүн чинь олон жил хамтлаг донд явцсан учраас шууд хамтлагийнхан гарч ирэнгүүт одоо нөмөр түвшигтэй болоод ирэнгүүтээ өөртөө шууд ихтэй болчих жоо хамтлагийн гишүүтэйгээ харилцаа үүсгээл те нүүрний хуурл муурл өөрийнхөө тэр бүжиглж байгаа одоо хөдөлгөөнд хүртэл цаанаа бүр ихтэй болоод яалчгүй л бидний одоо GD бол иргэн ирсэн яалчгүй хамтлагийн гишүүдтэй хамт байхаараа илүү хүчтэй байдгийг байна гэдгийг бол яг тэр хэсэг дээр та нар л анзаарсан баха. Надад топ бол айгүй өгүүлэгцээ. Яг топ яг төсөл хэсэг дэрний surprise болгоод гараад ирэх болов гээл би гордолсэн. Гэхдээ топ гарч ирээгүй. Яалчгүй топын битсэн одоо дуусан хэсэг нь цаана ингээд өөрөө яваад ийлэн л дээ. Тэгэл яалчгүй топ дутагцсан. Гэхдээ яг нэг талаараа бас топ энэ одоо мама дээр ороогүй бас болсон. Яа тэгэхээр топыг ч бас хүмүүс зарим хил амд оруулж байгаа үзэн ядаад байгаа шүү дээ. Тэгээд яг энэ мама 2024 дээр топын орон зай өгүүлэгдээд жоохон дутагтаад ирэх нь бас зүгээр заяа. Яа тэгэхээр хүмүүс үнэхээр би бангд бас топ үнэхээр чухал байсан юм байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй те. Болж зүгээр. Би бол зүгээр болж сайн ойлгох та нар гэж л би бараг гараагүй ч болсон гэж бодсон. Тэгээд дараа жил топ гараад ирээсэй гэж би бас бодоол байна. За дараах нь болохоор тэгээд Big Bang хамтлагийн 3 гишүүн үзүүлбэр үзүүлсэн шүү дээ. Тэгээ шинэ уран бүтээлээ Home Sweet Home гэдэг дуугаа бас тайзан дээр уран бүтээлээ толилуулсан. За тийм байна. Тэгээ та нарт маань энэ жилийн Мама 2024 ямар санагдсан бэ? Тэгээ надад болохоор шууд бодогдсон зүйл юу гэхээр за мэдээж ингээд уран бүтээлчүүд ингээд үзүүлбэрээ үзүүлээл гой байгаа л да. Тэгэхдээ Big Bang хамтлагийнхан бол яалчгүй K-pop урлагийн хаад гэдгээ бол зүгээр шууд нотлоод өгсөн байхгүй. Яг үнийг хэлэхэд би штэ яг Big Bang хамтлагаас хойш бол мамааг бол нэг үзэхэд болцсон байхгүй. Нэг үзэхэд нэг урамгүй тэг нэг сонирхолгүй ч гэх юм уу. Гэтэл нэг л дутагтаад хаад байхгүй болохоор ч тий ямар ч мянга гой үзүүлбэр үзүүлээд Big Bang хамтлаг байхгүйсэн учраас нэг тийм жоохон тийм байдаг гэсэн. Тэгээд Big Bang хамтлагийн ирсэнд бол үнэхээр баярлж гин. Гоё байна. Мама 2024 үзсэн хүмүүс зарим нас нэлийн шүүмжлэлтэй хэлээ л дээ. Шагналаа айгу буруу өгөөд мамагийнхаа одоо жил ирэх тусам улам муудаад байна. Ер нь жоохон хог болчдээч гэдэг юм уу те нэг тиймэрхүү сэтгэлдлүүд харагдаад байсан. Тэгээ та нараас юу гэж бодож байна? Aespa хамтлагийнхан бол яачгүй 2024 оныг бол зүгээр K-pop-ыг зүгээр бацлаа штэ. Одоо шинэ New Jeans хамтлагийнхан анх ингээд дебют хийгээд гой дуунууд цацаал те. Яг тэр жилиг бол нэг атгаж ирсэн штэ. Яг тэрнтэй адилхан Aespa хамтлагийнхан бол энэ жил бол үнэхээр сайн байл.